За ойрын үед амар аимшигтай хэрэгүүд зөндөө гарч байна. Тэгээд бүгдээрээ шуугж байна. Тэг ямар стресс мөндсөн биш. Энэ их дуу чимээ, энэ их стресс, энэ их сүрэг мэдээллийн дунд манайхаа яаж яваад байна? Энэ бүгдийг яаж даваад байна? Хай, хөрөнгө оруулагч, lifelong learner Тэмүлэн байна. Та бүхэн мөнгө ярьдаг суугаа subscribe хийгээ мартава. Тэрний оронд та бүхэндээ би үнгүй танд хэрэгтэй гой мэдээллүүдийг бэлтгэх болно. Ингээд let's talk about money. За эмэгтэй хүний амийг хэрцгийгээр хөнөөсөн л гэн эхнэрээ олон нийтийн газар олон удаа утгалж алсан л гэн 2 настай хүүхэд ойд түүрээд алга болсон орон даяараа хайжгаал гэн ер нь бол орон даяараа тий монголчууд бид бүгдээрээ ер нь халгалж гин харамсж гин уйлж гин ууралж гин тий бүгдээрээ хэрэлдэж гин ер нь орон даяараа шуугж гин за ер нь орон даяараа шуугж гин гэжтэй ер нь бол сошиал орчинд орон даяараа шуугж гин сошиал орчинд байхгүй нэг нь бол мэдээг явж байгаа одоо над мэтийн улсууд сошиал орчинд нэг идэвхтэй байдгүй улсууд бол яг юу болсон яг юу болоод байгааг мэдэхгүй явж байгаа. Тэгэд ер нь бол ер нь галзуурж гэнэ үү бид нэр ер нь галзуурл болж байна сошиал орчинд. Тэгэд энэ тухай хүмүүс ер нь их ярьдсан л баг л та. Тэгээд би бас яг өөргөө бодож явдаг юм ярих гэж бодлоо та бүхэн. Тэгээд ер нь сошиал орчинд идэвхтэй байдаг хүмүүс ингээ сонсохоор иймэрхүү аимшигтай хэрэгүүд, иймэрхүү аимшигтай тий үйл явдлууд урд нь болж исэн юм бэл. Ер нь болоод өнгөрч л исэн юм бэл. Тэгээд тэрхүү одоо амар зовлонд автсан тий уугашид автсан хүмүүсийг үүсгэх гээгүй тэднэрт ямар буруу байхгүй а тэгтээ нэг сони юм ажиллаад байдаг. Тэгээд тэрний юу ихээр би бол нэг хайхтар уурс төр сонирхдаггүй. Тэгээд ер нь би 20 жил одоо гадаад амьдарч чинь тэгээд Монголын улс төрийг их сонирхдаггүй. Тэгээд юу болж байгааг чи бас сайн ойлгодоггүй яг яагаад байгааг. Тэгээд ер нь сүүлийн үед ингээд анзаараад хахад яг ингээд биднийг ингээд сошиал орчин тий цаазын ялыг сэргээе гэд хоорондоо хэрэлдэж байгаа хоорондор одоо Монгол улсын хэмжээнд төсөв яригдчихээн. За манай Монгол улсын засгийн газар болон оюутлогын холбоотой дэлхийн олон улсын арбитрийн шүүхтэр одоо тийм асуудлууд яригдж байна. Тэгээд хамгийн гол нь биднэрт хамааралтай, шууд хамааралтай одоо монголчуудад хамааралтай, монголчуудын цаашдаа амьдралд шууд хамааралтай том сэдвүүд ингээд цаана ингээд яваад байна. Ингээд анзаараад байна. Биднийг сошиал орчинд ингээд хэрэлдээд галзуурж байгаа хоорондор. За тэгээд дахин хэлий та бүхэндээ аимшигтай зовлонд ингээд автсан хүмүүсийг үүсгэх гээгүй тэр хүмүүст ямар ч буруу байхгүй. Тэгээд ер нь бол хуулийн дагуу өөрийнхөө хуулийнхаа хүрээнд ингээд шийдэгдэж явнаа. Бид нартэй биднэргүй. Тэгээ миний хамгийн гол нь хэлэх гээд байгаа нэг зүйл юу гэхээр бидний одоо энэ сошиал медиагийн галзуурал бүр арай дэндлээ. Хитэрлээ. Долоом шоломоор нийтээрээ ингээд сэтгэл санаагаа үзүүлэх болчихжээ гэдэг тэр яг үнэн шүнээрээ. Тэгээ ер нь манай Монгол улсууд гэлтгүй ер нь энэ ядуу буураа орон 3 дахь орнуудад ер нь бүх амьдрал нь ингээд сошиал медиагаар явт юм билээ. Тэгэж анзаарчихсан да. Тэгээд харин эсрэгээр энэ өндөр хөгжилтэй тий энэ барууны орнуудад бол бүх юм албан ёсны хуудасуудаараа, албан ёсны сургуудаараа явдаг. Амьдрал албан ёсныхаа одоо тэр чаналуудаараа явдаг. Сошиал медиа орчинд бол миний анзаарснаар өөрийгөө гоё дүүлэх гэсэн, хүнд гоё харагдах гэсэн, тэгээ хүнийг залилж мөнгө олох гэсэн тиймэрхүү усууд яваад байгаа юм шиг харагддаг. За тэгээд тэгвэл бид нар үүдээ яах ёстой юм бэ? Facebook-ыг 3 сараар хааж үзье үр дүнгийг харъя гэх. Тэгээд тэр бол ерөөсөө юм социалист үзэлтэй. Тэгээд ямар ч босроггүй хүнээс гарах яриа л да. Тэр бол хамгийн гол нь сошиал медиаг хаагаад тэгээд бүх юмыг хааж хориглоод юмыг шийддэг гэсэн тийм социализмын үеийн тийм хоцрогдсон тийм арга барилтай хүмүүсийн тийм яриа. Тэгэхээр бид нар өөрсдөө яах вэ гэхээр би та бүхэндээ одоо яг энд харагдаж байгаа digital diet гэдэг тийм контент бэлдсэн байдаг. Тэгээд тэрийг бас та бүхэн орж үзээрэй. Яг юу их хэвээр digital diet гэж юу эрэхтэй юм. Тэгээд миний өнөөдөр хамгийн гол нь та бүхэндээ ярилцах гэдэг юм. Бид нэр хувь хүн талаасаа өөрөө дороо сошиал медиад орж галзуурахгүйгээр өөрсдөө яаж тэ энэ их чимээд энэ их амьдралын стресс дунд өөрсдөө яаж аврах вэ? Өөрсдөө яаж стрессгүй гайгүй нэг өдрийг барчих вэ гэдэг талаар ярилцъя гэж боддог. За тэгээд тэрнээс гадна ер нь сошиал медиа ер нь ингээд скролн болоход сошиал медиагаар хар бараа ингээд мэдээ үзээд тахад хүний тарих угаасаа ингээд багаар хүчж идэг хүн тэнэг болж идэг гэдэг шинжлэх ухаанаар аль хэдийн баталсан байдгийг шүү. Манайхаа анхаараарай. За хамгийн гол нь би та бүхнийг сошиал медиа битгий хэрэглэж гэж хэлж байгаа биш. Хамгийн гол нь хэрэглэхээс өмнө фильтр тавьж за зарим үед татгалзах сурах хэрэгтэй. Тэгэхгүй л бид нар бүгдээр үндснээр юм гэхээр яг галзуурлаа. Угаасаа сэтгэл мэдрэлийн тийм өвчин сэтгэл мэдрэлийн асуудалд ороод эхэлсэн байгаа. Тэгээд энэ янзаараа сошиал медиад галзуураад ингэж явах юм бол улс орон даяараа галзуурна. Тэгээд нөгөө биднийг удирддаг улсуудад бүр л гоё болж эхэлнэ. Тэгээд биднийг удирдахад бүр л амархан болж эхэлнэ. Тийм болохоор бид нар бүгдээрээ юу анхаарах ёстой гэхээр сошиал медиагаа хэрэглээд хамгийн гол нь хэрэглэхдээ тэндээ фильтр тавьж би ямар мэдээлэл авч байгаа вэ тий
одоо яг яах ёстой вэ гэдгийг мэдчих ёстой юм байлээ шүү. Мэдчих ёстой юм байна. Тийм болохоор би та бүхэндээ дараах 3 зүйлэмжийг өгмөрөө. За нэгдүгээр болохоор digital diet. За хоёрдугаарт нь болохоор шүүмжлэлтэй сэтгэлгээ. Critical thinking гэж яриад байгаа. За гуравдугаарт нь болонгууд мэдээллийнхаа их сурвалжийг сайн судалж байгаа хэрэгтэй. За бид нар хувь хүмүүс дор ер нь digital diet одоо цахим орчны одоо мацаг хийж явах хэрэгтэй юм байна. 7 хоногт нэг юм 2 өдөр ямар ч social media-г зургтаа унтраагаа зүгээр ерөөсөө тэр өдрийг тэр 2 өдрийг ч юм уу те офлайн өнгөрөх. Тэгж сурах хэрэгтэй байна. Тэгэнгүүт хүний тарих яадын гэхээр хүний тарих амардаг. Муу сураг мэдээллүүдээс өөрийгөө те жоохон ч гэсэн ингээд буцаага засварлж идэг хүний тарих. Тэгээд өдөр болгон заавал ингээ ороод мэдээ үзэх шаардлагагүй. Өдөр болгон заавал ингээ сошиал медиагаар скролл болгох шаардлагагүй. Тэрнээс авах юм нэгч байхгүй. Сошиал медиагаар болж байгаа бүтэж байгаа гой эрг гигет юм зөндөө байгаа. Гэхдээ хамгийн гол нь нэг өдөр 2 өдөр ингээ офлайн байлаа гэд ямар нэг юмнаас хоцорно гэж байхгүй. Хэрв та формат автаад байгаа бол туршиж үзээрэй та. Сайн юмнаас илүү муу юм нь давангалж идэг учраас тэндээс нэг яхахтар ингээ хоцроод байх юм бол байхгүй. Тийм болохоор нэг өдөр тий 2 өдөр офлайн байж цахим орчмын мацаг барьж явах хэрэгтэй байлээ шүү. За нэгдүгürt. За хоёрдугаарт нь болонгууд хүмүүс бидний ер нь шүүмжлэлтэй ханддаг сэтгэлгээ сүүлийн 30 жил ингээ байхгүй болцсон. За тэр нь одоо нөгөө critical thinking гэдэг байгаа. Ямар мэдээлэл энэ мөрхөр үний яриад байна уу, худлаа яриад байна уу те? Энд итгэж болох уу, итгэж болохгүй юу? За нөгөө талд нь юу гэж ярьж байгаа ингээд ялангуяа манай монголчуудын хувьд сошиал орчинд өөрсдийн гэсэн тийм байр суурь байх болцсон. Нэг хүний ярьсан шууд ингээл итгээл шууд тэрийг нь аваад тэгэл цааш ингээл дамжуулаад тараагаал худалч бай, үнэнч бай, тэгээ хин ч хэлсэн бай ингээл хамаагүй шууд ингээл тараагаал явцдаг болцсон. Тийм учраас бид нар бүгдээрээ ямар нэгэн мэдээлэл авах та мэдээлэл тархи руугаа хийхтэй. За ялангуяа энэ сошиал орчинд хин юу хэлсэн, яагаад ингэж хэлсэн, за нөгөө талынхын байр суурь, миний байр суурь юу ингээд энийг бүгдийг харьцуулаад жоохон шүүмжлэлтэй хандаж сурмаар байна. Жоохон гярхаа болмоор байна. Жоохон хашир болмоор байна. Тэгэхгүй л бүх юмыг ингээд энэ хэлсэн юм чи үнэн байх хэвээр гэд ямар ч нөгөө нэг critical thinking байхгүйгээр бүх мэдээлэл ингээд аваад байгаа юм бол бид нар өөрсдөө сүрнэ. Бид нар ингээд амьдрахад хэцүү болно. За хоёрдугаарт нь. За гуравдугаарт нь болонгууд мэдээллийн их сурвалж. За мэдээллийн их сурвалжийг бид нар бол шалгадаггүй. За ямар нэгэн хүн те ямар нэгэн юм хийхдээ за ялангуяа манай Монгол улсад мэдээллийн их сурвалж гэдэг юм аюу их орхилдуулдаг. Ном бичсэн ч гэсэн мэдээллийнхаа их сурвалж тэр их сурвалжаа бичдэггүй. Тэгэхэд энэ ямар чухал юм бэ гэхээр ямар мэдээлэл хаанаас гараад ирв, хэн хэлсэн, ямар их сурвалжаас гарсан нь, ямар одоо шинжлэх ухааны үндэслэлтэй юунаас болж энийг мэдээллийг тавьчих гэдгийг үзэхгүйгээр шууд үнэн бодол мэддэхгүй. Мэдээллийн их сурвалж нь байхгүй мэдээллүүдийг бид нар аваад цаашаа тараагаад байна. Тийм учраас тэхээ нэгдүгээр болио бүгдээрээ. За тэгээд ер нь энэхүү 3 одоо зарчмыг те энэ 3 юмыг ингээ өөрт хэрэгжүүлснээр бид нарт ямар давуу тал гарах вэ гэхээр ерөөсөө стресс багасна. Да ялангуяа манай Монгол улсын хувьд Улаанбаатарын хувьд Улаанбаатар гэдэг хотын хувьд Монгол даяараа Улаанбаатар даяараа айгүй их стресстэй амьдардаг. Одоо дуу чимээний дунд амьдардаг. Тэгээ дуу чимээ гэдгийг би стресс гэж хэлээд байгаа. Тэгээд энэ стрессийг давахын тулд өөрийгөө хайрлаж, өөртөө цаг гаргаж ядаж нэг өдөр юм уу, 2 өдөр юм уу, амралтаараа ч юм уу 7 хоног ингээ гэр бүлээрээ амралтанд явахдаа офлайн байж сурмаар байна бүгдээрээ. Сошиал медиад нэг өдөр авахгүйгээд алдах юм юу ч байхгүй. Харин хожих юм зөндөө байдаг. Тэгээд стрессгүй амьдрна гэдэг чинь хамгийн гол нь тий. Дараагийн өвчин зовлон юу амьдралд гарч болох муу бүхнээс өөрийгөө хамгаална л гэсэн үг. Тэгээд сошиал медиагаар дуу хоолойгоо өргөхгүй тэгээ яах юм бэ? Залуучууд бид нар чинь дуу хоолойгоо өргөж явах хэрэгтэй. Энэ тий холоочуудаа тэнцэж явах хэрэгтэй гэж бодож магадгүй. Тэгхийн зөв. Хамгийн гол нь сошиал медиа хэрэглэхдээ жоохон танахтай, жоохон гэрхаа, жоохон тий хэрсүү, хашир, тэгээ жоохон фильтртэй хэрэглэж сурчих юм бол сошиал медиагаар их юм хийж болно, зөндөө ямиг бүтээж болно. Тийм учраас тэрийг л жоохон дор анхаарчвал манайхан болох гээд байна. Бид нар угаасаа тий оюуны чадварын хувьд дэлхийд тэргүүлдэг зүгээр ч нэг арт хүн биш гэж би боддог. Тэгээ тийм учраас хамгийн гол нь эхлээд ерөөсөө цээжид дэлгэхээс өмнө дор би юу хийж чадах уу, өөрийнх нь төлөө юу хийж чадах уу, би өөрөө яаж сайжрах уу гэдгээ дор бодохгүй бол хин дуртай амтай болгон шууд сошиал медиад ороод хэрэлдээл шууд ингээд тгийгээл ингээд санал гişүүдэд хахад жоохон утаж дутагдaltaй маа. Тийм болохоор тэрийг жоохон бүгдээрээ ойлгоод нэг степ ингээд жоохон хоошоо гიშгээд окей. За ер нь яг юу болоод байгаа, яг ер нь хаашаа явах гээд байгаа, яг яах гээд байгаа гэдгээ нэг ингээд жоохон пауз хийгмутаа ингээд аваад харж үзвэл ер нь дээр юм шүү. Ер нь арай л жоохон хурдан одоо манай Монгол улсын хувьд бол дэлхий бол айгүй хурдан иргэдэг юм санагдаад. Тэгээд би ингээд өөрөө гадаад амьдардаг хүмүүс ярихад амархан. Тэгээд миний мэдгч гэж юу аах уу. Тэгээд ер нь гэхдээ
Монгол улс те Улаанбаатар гэдэг баблыг гаднаас нь ингээд хараад дүгнээд өөр улстай, өөр амьдарч байгаа улстай, өөр хүнтэй ингээд харьцуулж харж байгаагийн хувьд ингээд иймэрхүү юм ярьж байгаа. Тэгээд та бүхэн бас зөвөр болохоор тэгээд авахын аваад хаяхын хаяа те. Хамгийн гол нь бид нэр өөр өөрсдөө хайртай байх хэрэгтэй. Өөр өөрсдийг сэтгэл санааг жоохон тайван байлгаж иж тэгжиж тэг зөв шийдвэр гаргана. Тэгжиж зөв сонголтоо хийн. Тийм учраас ямар ч стрессгүй жоохон пауз аваад би юу нэг яах хэрэгтэй вэ? Бид нэр юу хаашаа яваад ин гэдгээ бас харах цаг болжээ гэж хэлмээр байна. Тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараараа гой гой юм ярилцах болно. Ингээд амжилт хүсье. Дараа уулзлаа. Түр.